хааны ач халахын Дайчинбаатар цогтон тайжан магтан дуудъя. Эзэн Чингис хааны алтан ургийн хүн юм да. Эрдэн зуугаан шигтгэж өгсөн Автай хааны ачилда. Эрдэн муухан төгөөс тайхуу хатны хүү юм да. Эрэлхий зогтой Монголын Дайчинбаатар цогтон тай. Хангай хааны хаан цэцэрлэгтэн авлаж явсан хүн тайжин. Хатнуу хэгчэн самнаад бэлэмрүүлж байсан хүн тайжин. Зургаан сайхан сүмигээ бүтээж өгсөн хүн тайжин. Цусарч гялдууч ноёдтой тэмцэж явсан хүн тайжин. Дөрвөн төмөн зэрэгэ явсан хүн тайжин. 49 хошууна хайртаж явсан хүн тайжин. Хөхөн нүрийн монголчуудаа үнэлгэж явсан хүн тайжин. Үнний мөсгүй сэтгэлийг чамтай зүрсэн хүн тайжин. Хаста өндөр ууланда шүлгээ хүн тайжин. Хайрлаж жаргалын шатыг хүргэсэн хүн тайжин. Эрэлхий олон баатруудаан давхууж явсан хүн тайжин. Эрдэн цорч дүүш нартай зөвлөж байсан хүн тайжин. Элдэ найр хоёрыгээ хослуулж байсан хүн тайжин. Эзэн Чингисийн удмаараа бахаж явсан хүн тайжин. Няллын сайхан намтрыг орчуулж байсан хүн тайжин. Манжин хааны эсрэг тэмцэж болсон хүн тайжин. Баян уулаа шүтж байсан хүн тайван. Дахаа төвдийн хотуудыг шүүж явсан хүн тайван. Долоон сайхан довцогдоо наадаж явсан хүн тайван. Торгодын сайхан өвөлдөн өргөөр үнсэн хүн тайван. Дуудын сайхан хаттандаа шүлгээ мөнгсөн хүн тайван. Дуйган сайхан талдаа өргөсөн хүн тайван. Ядууртан хаадын доктороос ялруу толорсон хүн тайван. Яруу найргийн хаан дээжийг ертөнцөд өмдсөн хүн тайван. Сайн санааны чинүү дэлсээ сар нарны дор тусаарсан цэцгэлсээ. Тэгэн алдар ариун үзэл яруу шүлгчин гэрүүс юухан ертөнцийн жихнээ дурсгсан Монгол түмний сэтгэл мөнх цогтхон тайжвэн.